Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас пасан гаргийн цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс та динзавр амьдаар нь харсан уу гэсэн яриатаагаар үлэг гөрвлийн үеийнхэн нэвтрүүлэг маань эрхэм сансар танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 11 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 17-ны 5 гаргийн үлэг гөрвлийн үеийнхэн нэвтрүүлэг маань эхэлж байна. За, студид хөтлөгч Анжгаа гэрлээ найруулагчаар Эрдэнэ мөнх нар ажиллаж байна. Өдрийн мэнд түргэе. Өдрийн мэнд. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skyline машинтай болдоо урамшуулал. За, мөн бүрэн хэрэгцээг бодит үнээр Electrolyte компани хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Болдоо гэдэг нь хийм болдоо. Чи сая яаж хэлсэн бэ? Эхэлж байна. Арай л нэг өөр хэлчлээ. Ийхүү хүлээгээд исэн юм уу? Үгүй тэгтэл нэг юм сонин хэлсэн. За, 5 гараг болгонд бид нэр тоглож өссөн тоглоомуудынхаа дурсамжийг хуваалцдаг тий. За, тэгэхээр өнөөдөр бүгдээрээ ямар тоглоомын талаар ярилцах вэ гэхээр чартаач одоо хідэн янз байсан бэ гэдэг сэдвээр ярилцсанаа. За тий. За, чартаа гэдэг тоглоом бол яах аргагүй бидний үеийн хит тоглоомуудын нэг ээ. Тэгтээ нэг ийм 1-1-2-1-2 гэж зурсан байдаг байсан. За тий. Үгүй ингэж бас зурдаг байсан. Энэ дээр арай жоох манай зохиолч байгаа алдсан юм шиг байна. Ингэн 1 заа юу. 1 2 ингээд тэр хоёр ингээд дөрвөлж нэг дараалсан дөрвөлжин дотор байна заа юу. Тэнгүүтээ нэг дөрвөлжин байгаа шүү дээ. Тий. Дөрвөлжингийнхэн тоо наадах чаа. Нэг гээд 2 дөрвөлжин байдаг шүү дээ залгаад. Тэгснээ 2 болчдөг шүү дээ. Үгүй. Шууд 1 2 1 гэхгүй. Үгүй яа. Мэдээж тоон 1 2 гэж явж байгаа л да. Гэхдээ ийм 2 зэрэгцээ дөрвөлжин биш 1 дөрвөлжин байгаа л гэж хэлж байгаа юм. Та тэгвэл юу ял да? Ингээд ойлгомжтойгоор 1 2 2 ингээ угсраагаараа заяа. За тий. Уртаашаа гэсэн. 3 4 2 нь хөндлөө шүү. Оо яа, тэнгуүтэй 5 ганцаараа 6 7 тэгээд 8. 9 10 гэж үүдэг шүү. Бага. Тэгэл дуусаа тий. Нэг тим байдаг. Тэгээд буцаад хүрээд ирнэ шүү дээ цэнчнээсээ. За тэр чинь болохоор зэрэг юу яа штэ. Зураасан дээрээ гიშгчүүл алддаг. Тэгээд нөө шилээ шидэн штэ. Шилээ шидэн. Тийм шил ч юм уу жолоо ч юм уу нэг юм шиддэг. Октод бол шил шиддэг байсан. За шилээ шидлээ штэ. За тэнгууд мэдээж эхлээд нэгээс эхлэн штэ тий. Нэгээс эхлээд ингээд өсөрч явж агаад тэгээд одоо хөлөө одоо нэгin тоон дээр таарч байгаа юм бол хөлөө нэг хөл дээрээ догонцож зогсож байгаа шилээ аваад тэгээд өсрээд гараад ирнэ штэ. За ингээд явж байгаа хамгийн сүүлийн хамгийн хэцүү чи яаж ч бодсон 9 12 штэ. Мангар хол ахгүй юу? Эсвэл цаашаа бүр хитрээд гарчин, эсвэл наанд буучна. Тэр гараа явчих юм бол тооцохгүй тийм үү? Тооцохгүй тий. Дараагийн үндэ боломж олгоно. Тэгээд ингээд өсөрч явах явцдаа нөгөө нэг тэр бас нэг одоо ч хэлбэл би 3 тоон дээр шилээ шидсэн байлаа гэхэд 3-ын тоон дээр гიშгэхгүй штэ. Дөрвөлөө өсөр зогсож байгаа дөрвөөсөө шилээ аваад тэгээ хоёрлоо өсөрнө аахгүй. Ингэж явна. Нөгөөх нь болохоор зэрэг 10 хүртэл болохоор зүгээр шууд ийм дөрвөлжлөөд тэгээ годоор нь ганц зураас зурсан байдаг. Тэгээ ингэсэн. Тэр нь болохоор жиртаатайгаа люксдэх. Тэр бас юугаараа ялгаатай юм бэ? Люксдэх чинь одоо нөгөө люкс гэдэг лакс гэдэг юм уу гутлын тос байдаг гэсэн шүү дээ хар бор. Тэгээ лаазан лаацтай. За тэрийг чинь хөндрүүлээд ингээд дотор нь илс милс бас хийн. Тэгээд тэрийг ингээд тааруулж ингээд өшгөлдөг байхгүй юу? Хөлөөрөө өшгөлдөг. Тийш дээ. Банкны сав гэж байсан чимтүү. Бампсаны савнд бас хийчдэг байсан. Мампсаны сав ч үгүй. Арай том те. Эмээ өвөндрийн тэр чинь улаан тамхиных нь Дүнсэн тамхиных нь ёстой алдас болно гэ. Тийш дээ. Тийм байна. Гутлын тосныхаа савнд л хийдэг байсан юм байна те. Тэр мөн гутлын тосны сав чи ер нь их олон юмд ашиглагддаг байжээ. Та нар люкс болгоно. Бид нар чинь өвөл тэрнгөө чинь клүч хийдэг байсан байхгүй. Нөгөө нэг хоккейны шайв. Та шайв клүч гэдэг нь зөгтөх юм байна. Нэрээ тийм байна. Шайв хийдэг байсан. Хоккейны шайв хийдэг байсан. Тэгээ бас дотор нь бас нэг тийм нэг шороо мороо хийж байгаа өндрүүлчдэг те. Бас уу. Тийм шүү дээ. Тэгэхгүй бол тэр чинь хөнгөн байвал бас панаалтай хаамаагүй яваад гэдэг. Бас нэрээ тэх юм байна те. За. Бас нэг юм хийгээд өндрүүлчдэг. Тэгээд шайв чинь ерөөсөө олдохгүй. Тэгээ манус чинь нөгөө нэг мө юуны консервны лааз мазар чинь шайв хийгээл үздэг л байсан бас. Тэгээ илэгний нухшны лаазар. Гэхдээ энэ ер нь бол жирта люкс гэднэр чинь октодын л тоглоом л доо. Та тоглож байсан юм уу? Зөндөөл тоглосон. Ингээл догонцоод
догонцоод алцаагаад эргэж харлаа. Дахиад догонцлаа. Тэгээд догонцоо гараа явчих штэ. Замдаа таарсан шилээ авна тийм ээ. Өөрийнхөө шилийг авна штэ. Танасын яг манай энэ одоо жиртаатай ойролцоо тоглоом чи нэг та нар нэг юм хуурай гэд нэг юм байдаг байсан штэ. Тийм. Тэрийг ингээд тэр чи одоо бодоод тах нэ гагнуурын электролиттэй төстэй нэг юм гурвалжин хуурай. Тийм гурвалжин хуурай. Тэгээ урталтаа тэр чинь ийм юутай штэ ийм шиддэг юм одоо юу тийм тэрийг одоо юу бариул нь байхгүй юу? Бариулаар нь шидэд байгаа байхгүй юу? Тэнгүүдээ тэгээд ингээд шидэнгүүдээ тэрийг ингээд бөөрийн хийлөөд тэгээд ингээд цаашаа яваад ингээд бас шидэд тоглоод байдаг. Газар дах гэдэг тоглоом байхгүй юу? Эрэгтэйчүүд бол тэгж тоглодог байсан. Газар эзлэх гэдэг. Газар эзлэх гэдэг тоглоом байсан. Тэр тоглоомыг тусад нь ярина. Тэр өстой айгүй нарийн тоглоом шүү дээ. Тийм үү? Юу ярьж байгаа юм тэр чинь? Явган цэрэг, морин цэрэг, их буу цүмийн зүсэг юу ч үлээдэ. Сонин тэр нэг толгой дээрээс ингээ унгаангууд жишээлбэл атмын бөмбөгч гэдэг үлээ хөлн доороосоо ингэж шидэх юм бол морин цэрэгч гэдэг үлээ зүгээр ингэж шидэх юм бол явган цэрэг штэ тэр чинь явган цэрэгээр дайрах юм бол ганц сум зураад явдаг. Тэгээд ингээд хүндрэгтлэрээ тэр чинь лаглаг болоод хол явж мовдөг байхгүй. Ой одоо энэ нөгөөдхий чинь манай юу гаргаад. Гэтэ одоо ингээд бодохоор за энэ тоглоомыг хин анх үүсгэсэн бол ер нь та тэгж үзсэн үү? Үгүй би болвол мэдхгүй энэ бас нэг хүүхдийн цуслан мослонгийн багш нар сүрхий авж байгаа хүмүүс байдаг. Тэднэрд хүүхдэд зугаацуулах гээд нэг иймэрхүү шин тоглоом санаачлал. Тэгэл тэр нь нийтийг болсон байх нь илбэг байдаг шүү дээ. Ер нь бол. Тиймэрхүү байж магадгүй. Ягаад гэвэл одоо эн чинь шүү дээ. Одоо жиртаа жишээлбэл хүүхдийн тэнцвэрийг шалгаж байгаа юм. Баримжаалах чадварыг олгож байгаа юм чинь. Шилээ яг нэг 3 дээрээ зогсоон 7 дээрээ зогсоохын тулд тэр чинь баримжаалах чадвартай болж байгаа шүү дээ тийм үү. Ахаад нөгөө шилээ авахын тулд 6 дээр зогсож байгаа 7-оос шилээ авахын тулд тэнцвэртэй байх хэрэгтэй тийм. Тэгээ эн чинь үсрээд явна гэдэг чинь хүн чинь бас нэг юм нэг хөдөлгөөний дутагдлаас сэргийлээд байгаа үстэй. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлээд байгаа. Ахаад дээр нь хүүхдийн тоодох чадварыг нэмэгдүүлж ийн чинь. Зөндөө ач холбогдолтой байгаа байхгүй юу? Одоо хүүхдүүд энийг ер нь тоглолт юм болов. Би лав охноо би ээж гадаа гарч чиртаадлаа гэж байгааг төв амьдралдаа сонсоогүй. Би одоо ийм чиртаа зурцсан газар ч олж харахгүй байна яг үнэндээ. Парк дээр нэг байлуу хаана байлаа нэг газар зурцсан байсан. Тэгтээ тэнд тоглож байгаа хүн харагдаагүй. Тийм үү. Тэгээ эмэгтэйчүүд та нар ингээд хүүхдүүдтэй зааж өгөхгүй багт шүү дээ. Та нарын буруу. Энд чинь хүүхдүүдэд заагаад өгчвөл эдгээр чинь тоглоно шүү дээ. Одоо тэгээд манайхан бас шууд эфир үзээр холбогдож орж ирэхдээ байрныхныгаа, гудамжныхныгаа санан дурсаад тэр хамт чиртаа тоглодог байсан тэрээ сайн уу гэд яриул гоё юм шим шүү тий. Одоо энэ бол одоо бид нар яахад тэгэл чиртаагаа дээрж тоглодог байсан гэж яриад нэг өнгөрөөд байгаа штэ. Ер нь бол тий. Тэр одоо бас байрныхныгаа, орцныхныгаа тэгээд гудамжныхныгаа хамт тоглодог байсан багийнхаа найзуудыг бас дурсангаа ярилцвал гоё юм байна тий. Тийм. Яг тэгвэл гоё. Сууд ундрах эцэн байна. Гутлын тоосны сав шин дээрээ гоёо эсвэл хуучраад мүлчгэр болчвол дэндүү гулгаад яг онож очтгоо. Аяа, бас доршлогтой үний үднэс эцэн байна. Тэгээд эрмүүгийн чи хөөрхөн амтан хүүхдүүд дээр нь мэшин гიშгэдтэй ингээд амбицсан байдаг шүү дээ. Нөмөл үгсэн. Гэхдээ тэрийгээ бид нэр амар нандинж хадгалсан шүү дээ. Одоо бид нар чинь ингээд бас нэг эрдэнсийн сав гэдэг юмтай шүү дээ. Тэгээ дотор нь ингээд өнгийн шил байна, чихрийн цаас байна. Тэгээд энэ люкснийхаа савыг хий чинь хувь өмчтэй шүү бас. Тий. Тэгээд нэг юм нэг юуны тоглоом хаад нэг тэгтээ тэр айгүй амар үзэгдэл шүү дээ. Ээж авдаа загнуулдаг амар үзэгдэл. Тэгтээ Ёлкины тоглоом хагарангууд тэрийг навж хийчдэг те. Тэр амар гоё гялцдаг гоё юм болдог те тэр нөө эрдэнсийн санд чаа. Ёлкины тоглоом хагарах гэхдээ алуулдаг байсан. Манайх ч нэг яг тийм нөө хуучны гоё посортой. Яг хуучны гоё тийм нөө орс тоглоомнуудтай байсан. Ёлкны тоглоомыг штэ те яг ямар үед бүр албан ёсоор хагалдаг байсан гэж. За ханы сонин гарган шинэ жилийн заяа. Шинэ жилийн ханы сонин гаргах гад ханы сонинхоо ирмэгээр ингээд ийм цагаан хөвөн ингэж наангуудаа тэгэхэд нэг ёлкны тоглоомыг ингээд гаргуунд нь гаргаад бүр бяцлаад тэгэнгүүтээ нөгөөдгөө ингээд наагаад пластик болгодог байсан байхгүй. Тэгэнгүүтээ ингэн заяа өнгийн харандаанууд гаргаж ирэнгүүтээ
Предиктэн заяа. Предикт гэхээр ингээд нэг юм ширхгүүд ингээд гардаг. гарнаа да. Тэрийн тэгэнгүүт ингээд хөвөнгөөр ингээд арчингууд амар гой ингээ өнгөний уусал өгөн заяа. Ханын сонин гаргана гэдэг чинь өстө чухам зүгээр амар ажил шүү. Би ангийн ханын сонирмчин байлаа. Бүрүү. Би ч зурдаг хүүхэд байсан. За. Ярихгүй. Би ч нэг ингээд бомблог гэдэг нэг юм бөөрнкигээр бичдэг штэ. Би энэ дээр нэг ингээд давхралдуудаад гоё бичдэг. Тэрий ч манай ангиас бичдэг нь би байлаа. За. Тэгээд тэр чинь өвлийн өвөө гэж биччихад дахиад дээд талаар нь бас ингээд сас тавина штэ. Хөвөнгүүд цагаан хөвөн ингэж наагаад тий. Тэгээ өвлийн өвөөгөө бас нөө харандааныхаа зоргоцоор ингээд янзын гоё болгоод тэгээд тэр чинь нэг ингэдэг байсан юм аа. Хамгийн их хийдэг байсан юм болохоор нөө анги болгонд нэг юм сүлд модоо онцоор чимээгээд. Тийм тэр чинь ингээд сүлд мод ингээд зураг юм уу, зурцсан юм уу, эсвэл ингээд бэлэн сүлд мод ингээд хийгээд тавьчихгууд тэн дээр нь ингээд багш тавуу шууг нь штэ. Тэгвэл багшийн өгсөн тавуу шууг авчид наагаад тэгээд тэр олон тавуу шуутаа авсан хүүхэд нь супер хүүхэд тахгүй. Тий. Зарим хүүхдийн 10 гараад 20 морь хурж ягаад анжаагийнх нэг мэгхэн. Чаавстаа орхи тэгээд ариун чулуун гээд тэгээд нөгөө эн чинь би ч нөгөө нэг аагаар ихэлсэн болохоор тэр нилээн дээр биччихэж штэ. Ихэн тавьж биччих чинь тэгээд дээд талдаа нэг тоглоомгүй хөгийг яалкны модл байж идэг байсан. Хүүшийн хардаа 2018 онд заа юу. Ханы сонин гаргасан байна шүү. Тийм бай. 18 оны ханы сонин байж шүү. Яг л ингэж зурдаг байсан. Яг ингээд өвлийн байдаг байсан. Засаа охинтой нь ингэж зураал. Тэр нэг динзавр шиг юмнууд арайч онготой юм чичээ. Юу хийгээ. Энэ юу юм бэ наа? Хятад сургуулийн юм шиг шүү дээ. Тийм байж магадгүй юм байна. Анзаарчихсан байна. Тийм байна. Энэ гэхдээ гоё хийсэн ханы сонин байна шүү. Тийм байна. Яг л манай үеийнхний л ханы сонин байна тий. За юу яаж байгаа жиртаар орчих вэ? Ханы сонин руу гэж. Таас өөрөө нөгөө нэг юуны шинэ жилийн яалкны мод гэж ярьж байгаа л оруулчихлаа. За. Тэгээд жиртаагч ингэдэг байсан. За элсэн дээр бол ингээд бас модоор ингээд зурчаад тэрх үед нь тоглолцоод тэгээ хийчдэг те. Цемтэн дээр бол бүр хизээч арилахгүй болтол нь ингээд хизээч гарч ирсэн бэлэн зураатай те байж. Тэр чинь заяо юугаар зурдаг гэж. Тоосго. Одоо тийш тэгэнгүүтээ заяо бүтэн тоосгоо авчирахгүй. Нэг бүтэн цагаан тоосгоо олж ирээ тэрийг хаглаад тэгээд ингээ газар ингээ зурхаар мангар гоё тод зурагддаг. Тэгэнгүүт бас дахиад байна штэ. Одоо ийм талбаан газрын зургийн уралдаан хүүхдийн баяраар болохоор тэнд зурдаг шохоо бас тусдаа шүү. Тийм. Тэгэнгүүт бас багшийн самбар дээр бичдэг шохоо ч бас тусдаа. Энэ одоо энэ хүүхдийн зурж байгаа шүү дээ. Энэ хүүхдийн зурцсан дээр бол тэр нэг дээдлийг нэг юм нэг мөөг шиг юм зурчдаг байсан шүү дээ. Яг орох амралтын газар байсан уу? Тэр наад амралт ч юм байна штэ. Люкс тэгтэр байдаг аахгүй юу? Жиртан дээр байхгүй. Одоо тэр хүүхдийн зурж байгаа бөөрийн гэж юм бол ер нь бол яг энэ дээр зогсож байгаад өсөрч эхэлнэ гэсэн үг аахгүй юу? Ер нь бол манай гараа гэсэн үг штэ. Гарааны цэг. За тэгээд тэр нэг шил бол кармала явцдаг байсан уу зүгээр хамаагүй тэр аваасаа л нэг шил олоод шидчихдэг байсан уу? Үгүй штэ мэрэгэн шилтэй. Мэрэгэн шилээ чинь заяа ингэ штэ. Одоо мэрэгэн шил гэдэг чинь заяа. За. Одоо ингэ бодох нэ. Одоо тэр миний цуглуулгын дотор байсан мэрэгэн шилнүүд чинь ийм шилний ёроолын хэсгийн нэг юм хамгийн зузаан шил байдаг штэ тий. Тэг хамгийн мэрэгэн шил ямар шил байдаг гэж. За одоо яг албан байгууллагуудын ингээд ийм шилэн хаана байдаг байсан заяа. Ийм дөрүлжин ийм тоосох шиг тэр мангар зузаан заяа. Тийштэй тэр нэг бие тамирын заалны цонхны шил штэ. Тэрний чин хилтергийн чин ийм зузаан мэрэгэн шил. Тэгээ тэрийг гэж байгаа шидэн штэ. Тэгэхээр хаяхгүй юм байна тийм үү? Тий хаяхгүй. Нандинаад юмд боогоод. Тэгээд жиртаадаг болгоороо Эрдэнэсийн сан дотроосоо нөгөө мэрэгэн шилээ аваад гардаг гэхгүй юу? Юу ярьж байгаа? За люкс яа тий. Люкс бол одоо нэг ангийнхны дунд нэг байх уу бас 2 3 байх уу? Гүй тэгээд тэр чинь юу яаж та одоо ингээд бодохоор ингээд би танд ярьдаг шүү дээ. Дээстэй, бөмбөгтэй, хүүхэлдээтэй, эрзэнтэй охин бол тэр бээрний мангар баяа охин баггүй. Тэгэл манай хаалгыг догшоол те эрзэндээ дээстийг хүүхэлдэг аваад гараад гараач айл гэрдийгээ те ингээд дуудана штэ. Тэгэнгүү тэгээд нөгөө нэг өөрийн юмтай байх чинь амар чухал учраас харин тэр өөрийн люкстэй, өөрийн мэрэгэн шилтэй мэлтэй байх чинь ингээд тэгээд чихрийн цаастыг гэхэлэр бас чихрийн цаасаа бүр ингээд нөгөө нэг цуглуулгатайгаа барьж гарч ирж. Хөвгүүд нэг
тусдаа нэг жавхтай твэгтэй байхын төлөө үздэг байсан. Тэр шиг юм биш тийм үү? Яг. Твэггүй байх бас онгойтой шүү. За нэг твэгчийгэл бүгдээрээ твэг гаргаад ирэхэд би тавьггүй ингээд мэдрэл царайд зогсон. Ямар сайндаа би чинь аавынхаа өстэй дэлний хормоноос нь твэгний ус аваад тэгээ дараа нь арьсаа удуулд юм аа. Сиксүргэн дээлнээс үтгэрээ хайжлаад авцсан байж. Аав нөгөөдгийг мэдхгүй нилээ өмсчихснээс ээж л яах гээд чүлээд байна гэсэн. Хүүшээ энэ яатсан юм бэ гэсэн чи яг твэгний хэмжээгээр мань хайжлаад авцсан байсан байл. Газраас олддог шилнүүд дээ штэ тий. Одоо боголцуул нэг тийм ногоон, бор, эсвэл тэгээд нэг юм цонхны хагаргааны шил тэд нар чинь нэмэгдэн. Мэргэнгөө. Яа. За одоо хоёулаа тоглоомоо хамтран ярьлагч ярьчаад утсан авъя. За тэгээ. За Улаанбаатар хотод 16 цаг 26 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ярьлагчаар за бүрэн хэрэгцээг бодит үнээр Electrolyte компани хамтран ажиллаж байна. За Electrolyte компани намрын хямдралаа 70% хүртэл хямдралтай худалдааг явуулж байна гэж байна. 70% хүртэл шүү дээ. За энэ хүү хямдрал нь 9 сарын 16-наас гэдэг чинь өчигдөр эхэлсэн байна. 9 сарын 28-ны хооронд болж байгаа юм байна шүү. Барилга байшингаа барьж байгаа чанартай боломжийн үнээр захилгааны материал гэрэлтүүдийг унтраалга арзетик сонирхож байвал та бүхэн заавал эднийх рүү зорж очиорой. Чанартай орос бараа зардаг гэдгээр нь орон нутгийн болон захын дүүргийн худалдаачид 2012 оноос хойш хамтран ажилласаар байгаа гэж шүү. Сүүлийн жилүүдэд Care брендийн гэрэлтүүдийг болон Diderot гэдэг брендийн розетик унтраалгыг Монголда албан ёсны эрхтэйгээр оруулж ирж борлуулж байгаа ба хэрэглэгчийн сэтгэлд бол маш өндөр хүрж байгаа ийм супер бараанууд байх нэ. Энэ Care Diderot хоёр нь бол юу яалаа. Би сая нөгөө нэг эх орноор мань сонио нэвтрүүлгээр эдний одоо мэрэгчлэлтэнтэй холбогдлоо. За үнэхээр арилаасаа хийдэг одоо худалдааны зөвлөх байлээ. За тэгэхээр би асуулаа. За уучлаарай ингээд 70% хямдрал гэдгээр ингээ хүмүүс ингээ хичээд идэм аа. Өмнөөс үнэ ингээ тавьчингуудаа манах 70% хямдарсан гэдэг. За танах яг бодит яг хідээс хэд хүртэл хямдарчаад байгаа гэсэн баггүй юу? Яагаад гэвэл эднийхээс авчуур зардаг. Тэнгүүд би чи нөгөө шинэ байрандаа ороод 2 өрөөндөө авчуур одоо болтол аваагүй байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 200 хэдэн мянган авчуур 70% хямдрахаар 64 мянга болсон. Би танад нэгийг аваад би. Хоёрыг авч өг нэг үс. Дор бэлгнийх нь асуудлыг шийдэд наасан. За би Electrolyte ороод чамд 2 авчуур аваад чи. За тэгээ танаа байрны найранд очиж үнгөө ууж идэх хэрэгтэй байна. Тэгсэн чинь ингээ манайхан доор нь ингээ хаана тийм одоо орноор өргөлд байгаа юу дараараа гэл комментэр ингээ ордсон чи хаа байсан Туркээс заяа. Туркээс манай сонсогч бичиж штэ. Наадах чин дээр 100 айлын тентнийг цагдаагийн хилцээд энэ тэр цагдаагийн хилцэн тэр нь яг хажууд нь нөгөө тэрийг цагдаагийн годомж гэдэг байгаа. Ингээ бүр Туркээс зааж өгдөг. Наасан заяа. Тэгээ юу юм бэлээ? Жигүүр грандийнх юм бэлээ. Тэгэхээр чин жигүүр гранд чи өөрөө 36 жилийн түүхтэй барилгын компанитай хичнээн ч олон орон сууц барьсан тий. Тэнгүүд өөрсдийнхөө барьж байгаа орон сууц руу ингээд цахилгааны асуудлыг өөрсдийнхөө дэлгүүрээр шийдчихээр айгүй амар байгаа байхгүй. Тэнгүүд манайхаа одоо ингээд одоо нөгөө найрны сар улирал эхэлж гин. За тэнгүүд энэ үеэр нэг нэгнийдээ бас ингээд авжуур ингээд бэлэглэхээр болвол тий. Тэнгүүд одоо ингээд гэрэлтүүлгийн асуудлууд чинь одоо жишээлбэл манайх амар тод нэг гэрэл асан заяа. За тэнгүүдээ бүдгрүүлэнгүүд ийм эргэн тойрны ингээд ийм гэрлүүд насан заяа. За тэгээд тэрийг унтраачингууд байна штэ. Зөвхөн тавилганы энүүгээр манай гэрлнүүд асдаг аахгүй юу. Ингээ гэрлнүүд ч юм уу амар гоё болцсон билээ штэ. Танад чи ер нь харахгүй болно гэж байхгүй юм шүү. Үгүй ичээдээ гэрлээ унтраа гэсэн унтарч дуусахгүй надад. За одоо тэнтэг болно гэрэл байна. Тэгэхээр ийм олон төрлийн гэрлнүүд байдаг болсон шууд сонголт маш ариунтай байгаа. Бараг 2000-аад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа гэсэн. Гэтэ ер нь хамгийн гол мессеж чинь найдвартай газраас цахилгааны бүх материалаа бүгдийг худалдаа авахд мэдээж амар штэ. Тэгэхээр тухтай газар халуун кафе цаагаа уугаад бараагаа бэлдүүлээд аваарай л гэдэг байгаа юм байлээ шүү. За 2 авчуур боочих. Цаа удаа. 70% хэмтэрсэн шүү дээ. 2 авчуур боогоох гэх тэгээ суу. За хүмүүсээ олон түмний нүдэн дээр анжгаа манай 2 авчуурыг авч өгөхөр болсон шүү. Дараа жилдээ Electrolyte хямдрал хийzээ байлээ.
Авчургу. Яа. За, илүүдэл хөрөнгө мэдээллийн 91 16 17 гэдэг утаснаас аваарай. 91 16 17. За, ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүрэн хэрэгцээг бодит үнээр гэсүрэтээр Electrolyte компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За манай шууд эфирийн утас 7777 3883 утас маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 7777 8830 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа жартаач одоо хэдийн янз байсан бэ те гэдэг сэдвээр дурсамжаа хуваалцж байна. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон чихвчээр ярьж байгаа эсвэл спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгаж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо онтроогоод уцаар яриарай. За 9027 дугаартай сонортой холбогдлоо. Эмжил радио. Бано. Оо бенза өдрийн минь. За өдрийн минь дээ. За хэр их чиртэ тоглодог байсан? Ямар тоглох шүү. За. Нөгөө 5 дугаар сургуулийн өмнө тоглох. Аа за. За. Тэр чинь нөгөө юм шатаа штэ том. Аа тий. Яг ингээд нөгөө дагуулаад зурхаар чиртэ амар гоё болдог штэ. Аа. Тийм тэгээд чиртэ люкс дэс эрдэнэ бүгдийн тийм тоглодог. Хөөе. За би чиртаачтаас нэг юм асууя. Тэр чиртааны нэг юм дөрвөлжин байгаа шүү дээ тийм үү? Нэг дөрвөлжин байгаа шүү дээ. За. Дөрвөлжингүүд гэсэн үг шүү дээ. За. Тэр дөрвөлжингийн хэмжээ дамжаанд одоо стандарт байна уу? Хаашаашаа 30 см ч гэдэг юм уу, 20 см ч гэдэг юм уу? Өөртөөхөө багцаагаар л зурдаг те. Ер нь бол. Гэхдээ Ер нь багцаалтаа эн чин зураас дээр нь гიშгэж болохгүй гэж аав чин анжгаа маань аль болох томыг л зурхыг бодно шүү дээ. Ер нь Ядч нэг 40 см те 2 төө. Аа байна. 5 дугаар сургуулийн яг уртлын талбай 2 тонн дөрвөлжин дотор чиртаа зурхаар амар гоё таартай. Тэр одоо энэ хүний дөрвөлжингээ яриад байгаа шүү дээ. Яг ийм дөрвөлжин хавтангууд тэнгууд зурах шаардлага байхгүй. Тэн дээр шууд тоонуудаа зурчдаг байхгүй юу? Окей. Тийм. Тэгээ амар гоё таартай. Ер нь баг энэ дөрвөлжингүүд бидний стандарт болдог байсан юм байна тий. Тэгвэл тэр чинь 50 см шүү дээ. Тэр биш 40 баг. 50 биш үү? 40 ээж магадгүй. 40 ээж магадгүй. Нийлээд том юм байдаг үстэй. Тийм. Одоо энд яг дөрвөлжин дээр зурцсан чиртээ харуулж байна. Тийм байна те. 40-40-оос том юм шиг байна уу? Тэр үед хамт чиртааддаг байсан охтуудынхаа нэрийг санаж байвал бас санаж надад тэгэл нэрийг хэлэх гээд. За хэл. 15-ын 1-р хатны мөхцөг. За. 2-р хатны даваама. За. 4-р хатны оюун бэлэг навчаа гэдэг байсан юм аа ихч дуу ер байсан. Үгүй оюун бэлэг чи омбро юу? Одоо цэцэрлэгийн эрхлэгч хийж байгаа. Нэг хөөрхөн жижигхэн алаг нүдтэй охиныг яриад байгаа үстэй. Биш тэр биш өөр өндөр том. За. Амбро биш ээ. Навчаа гэд байдаг байсан да сүүлд нөгөө Оросууд нүүсний дараа 14-т байсан. Гэрлээ бараг тэнж магадгүй. Би 14-өөс манай 13-ын чинь 14-ийн октодтай амар хэрэлддэг байсан байхгүй юу? Сов дондрох 5 дугаар сургууль гэдэг хотын 5 дугаар сургууль яриад байна. Энэ хүн чинь манай дархны 5-ыг ярьж байгаа. Дархны 5-аа ярьж шүү. За 4-р осноос оюун бэлэг навчаа баяр. За 5-р осноос шар баярмаа. За манай осноос би 18-ын хишгээ чинь 4-р осон байсан. 16-гийн сарнаа гэж. Манай 18 чинь 3-р орцтой шүү дээ. Тэгвэл 3-р орсон юм. За тийм л нэг давхар. Манай ингээ охин байсан байхгүй. За. Шар баярмаагаар дуудаад алжин дуу та нар. Тэгээд 16-аас байсан сарнаа гэж аав нөгөө нэг гард магна дээр нөгөө нэг айрганд хүн дүрээд байдаг шүү. Тийм харамсал панц магсарч ав. Тэрийг айрганд дүрдэг нэг лам байдаг шүү бүдүүн. Тийм. Тэрний охин. За. Харамсал панцгооч юм бол хууч урлын 19 төсөн шүү. Тийм. Нөгөө яг лам бүдүүн лам байдаг. Харин тийм сагалтай. Ойлгочлаа. За та ч айргандаа гахчихаагүй үсттэй. Яг гахчихаагүй үсттэй гэдэг. Хаяа хин 7 дугаар шингийн мөнх хэрэгцэнтэй тоглоно хуучаа оруулын давтаг. Сарнаа гэж нөгөө ногоон сарнаа юу? Тэгэл өшөө ингээ зарим хүмүүсийн санахгүй байна. Гэхдээ бүр наадах чинь нэр одоогийн фитнес лээс юм шиг байна. Тийм ээ. Ер нь би хэлээд шүү дээ. Яг эн чинь хүүхдүүдийг нөгөө нэг хөдөлгөөний эвсэлтэй болгох, тэнцвэртэй болгох, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, мэргийлэх гэх зөндөө юм шийдэжсэн байгаа байхгүй. Тэгээ гадаа тоглож байгаа юм чинь Д витамин авч идэг. Тийм шүү дээ. Хүүхдийн ээж аялалчин байсан заяа. Манай эмээ аялалчин байсан. Бид хоёр бол эрдэнэр бол тасралтгүй хүүхдүүд. Тэгж аргагүй. Тэгээ чартанд заяа.
Тарганы шил гэдэг штэ. За За. тий. Тийм тарганы шил аюу гоё бол тийм. Ундааны шилний ёроол амар гоё. Хүүхдийн сүүний шил үү? Тийм. Биш ээ одоо Тарганы нөгөө нэг шилтэй тарга. том амтаа тарганы шил Тийм. Дээгүүрээ нэг юм Тэрний шил- сони нэг юм төмрөн ийм таглаатай. Тийм. Төмрөн их юм уу нэг. Төрний шил тулаан хүн. За. Тэгээд ундааны шилний ёроол бас амар гоё болдог шүү. Аймгийн арслан лодо гэдэг хүн гэж шүү. Тэр За тийм. Тэр чин тэрний охин ч бас тоглодог байсан Сарна гэдэг. За. Тэр чин сүүний машины жолооч илүү усны машины жолооч ах. За. Урж байна хөө. Яавал тань шиг баян болох уу? Бүр аргинд дөрнө гэсэн зоригтой орцсон те тэд нар чи. Тэг яаж хийж байгаад ам алдуулаад дүрчээ гээд. Тэр нөгөө нэг контраст тоглоно гэж мэдхүү. Тэрийг нэг оруулаарай да. Нөгөө нэг Би гоё дүүхээр. хөлөөрөө 13-ын бөмбөг ингээд нэг юм ингээд твэг тоглож байгаа юм шиг төглөөд иддэг тоглоом тий. Ингээд нөгөө дөрөв контраст дураад Тийм. 13 бөмбөр тоглож Бол тоглож байгаа юм шиг. Тийм. Бол тоглож байгаа юм шиг. Ярил бүр бас гоё дүүхээр нь. Бавхан чихэнд ярих юм бол хүмүүс баахан хувцаал ярина. Тийм Тийм ч хувцаа аваад юм чи хувцаа. Мази гэдэг байсан аахгүй манай ингээ ууган сөхтэй хөхтэй. За. Тэгээ бид нар баахан чих тоглоё гэж юусоо ярьдгоо. Мазигийн чих тоглоё. За. Уугагийн чих тоглоё гэж. Мази гэдэг нь нөгөө англи хэлний хичээлийн мази. Та ер нь маш олон хүнийг энэнгээр ер нь гоч мочоор нь дуудаж шүү. Хайр гомдохгүй ахаа уугаа уучлаарай мазигийн чих тоглоё. За. Амар гоё нэвтрүүлэг байгаа шүү. Баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Хой. Ахаад нэг асуулт байна. За. Тэр ингээд нэг юунд дээр люкс дээр чинь нэг юм амралтын газар байгаад идэг штэ. Тий. Яадаг замдаа ингээд очих гэсээр ядраа тэнцэнэ жоохон амарж байгаа Тэр чи болчих. одоо заа юу та бодооч тэр люксээ штэ нэгээс эхлээд дандаа ингээд нэг хөлөөрөө ингээд одоо эн чинь ингээд өшгөлөөд ингээд дараагийнхаа руугаа ингээд өшгөлж оруулж байгаа штэ. Тэгэхээр чи ядартын байгаа штэ. Яа. Аргагүй. Тэгээд тэнд ухаанда. Тэр ихчэд хоёр онцгоод. Тий. Тэнгүүтээ буцсан штэ. Буцах замдаа орно Тэр чинь штэ. нэрээ ингэдэг байсан те. Хүний шил юм уу? Жирта байгаа юмыг бол тойрно штэ. Тий, үнжүүлчдэг. Тинчэнэ ингээд үнжүүллээгээд орчихгоо тэрийг онж болохгүй штэ. Тэгэх юм бол бас ялагдчих штэ энэ чи. За дараагийн сонсогч 89-8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 89-8. Айгүй ядардаг байсан штэ. Тэгнэ. Тэгэл бодвол амралтын газартай байгаа байлгүй дээ. За, Эмжил радио. Маань өдрийн мэнд. За, өдрийн мэнд төргий. Та жиртаддаг байсан юм уу? Нэг удаа түүнийг дуусан сэтрээд за. одоо ер нь бол та нарын өвчнөл байсан. Би одоо бас өөр хурж орол 18 байсан. За, хэдвэр орсон? Тэгээ манайх 3 дугаар орсон байсан. Сэргэлэнгийн орсон юм байна шүү дээ. Тий, сэргэлэн ахын. Тэгээд тэр айнаа өвчнөр нэг тоглож байхад би нэг тогломоор санагдаа. Тэгээ нөгөө шил олдохгүй. Тэгэнгүүт нь гэрлүүгээ ороод юугаар хийх вэ гэж байхад эмээгийнхаа нэг тусны нэг юм сав байдаг үсэн дээрээ. Жижиг ногоомогоо тэр доторхын наад цэвэрлж дотор нь илс игээд. За. Тэгээ ваглаад нөгөө шидэж нөгөө яасмыг тоглож байсан тэгж нэ. Тэгээ оройн яг нөгөө нэг эмээдээ баригдаад. Яасаа удахгүй яг тэ. Сэргэлэнгийн эмээ айгүй амар ааштай эмээдэг гэсэн тий санаж байна уу? Манай эмээ ичтэр бол насаараа 18-д амьдарч байсан. За. Манайх нэгдүгээр орцонд нь байсан л да 13-аас нүүж ирээд. Зөв. Байрныхны уулзалт юм ааш юм. Нэг нь гараад нөгөөд нь орж ирээ. Ахаад 18 дугаар байна гэ. Бараг андатай цуг тантай цуг жиртаач явлаа штэ гэдэг орж ирээ. Сэргэлэн манай параллел анги байхгүй юу? Дэсэ. Тэр сэргэлэн хасч одоо нэг манай дэш 3 4 ах байсан хаа. Сэргэлэн ахч царайлаг ах байсан дөө. Тийм штэ. Сүүдрийн хамтлагийн сэргэлэн. Рэп хамтлагаас аахгүй бүжгэлдэг. За. За холбогдсон баярлаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За. Йоо, дандаа манад дарахныхаа холбогдоод ш би яах юм тэгээд. Энэ баясаа ч бас хээтэд байсан юм байлээ. Сая бид нар нөө сэлэнгийн явсан чи баясаа энэ манай амьдарч исэн байр маяр гэж заагаад гисэн чи. Би чи бас нэг хээтэгийн 2-ын аадчлаа 2-ын бэдчлээ бас нэг жил амьдэрсэн хүн шүү дээ. Тийм шүү дээ. Баясаагийн чи аав сэргийн хүн байсан болохоор яг хаа сайгүй л байсан бах тийм. Тийм л юм байлээ. За дараагийн сонсогч 99-ийг өстөд дугаартаа сонирхтал бодлоо. 99-ийг 9. Эмжил радио. 99-ийг өстөд дугаартаа сонирхтал. Байна уу? За, жирта тоглож байсан дурсамжаа хаваалцъя. За.
дуртай тоглож байсан. Бүр айгуу дуртай хамгийн дуртай тоглож. Алин тоглодог байв? Тэр нөгөө дөрвөлжин ингээд 10-аараа. Люкс үү? Люкс гэхэд яриад байна те. За ааха. Тэгвэл тэрэнд чи одоо төрөний хүн ямар ч стандарт байхгүй гин. Өстой жинхэнэ стандарт байгаа. За. Тэр чи айгүй хамаатай. За. Тэгээд одоо энэ хуучин Орос өгсөрмөл 5 давхрын орц чинь яг тэр жиртан зурхад яг таардаг байхгүй юу? Тэгээ хөлөө ингээ 3 ингэж өгсрүүлж тавиад хүүхдийн хөлний улаар тэгээд тэр хэмжээгээрээ ингээд 1 дөрвөлж 2 дөрвөлж ингэж хэмжиж зурна яг тэгш. За. Километр ороод ирлээ шүү. Тэгээд чи мөр тэгшин зурхгүй бол танах нарийнхан манах өргөнгээ ингээ хийвэл. Тэгин. За. Аха. Тэгэнгүүтээ жирта хийж байгаа материал чинь бас өөрөө их чухал стандарттай. Тэр чинь ийм гутлын тосны ялангуяа герман гутлын тосны хайрцаг бол их гоё жирта олно. За. Эсвэл Nivea тосны хайрцаг. За. Цэнхэр те. Тийм байна. За. Тэгээд тэрийгээ илсээр дүүргэн. Тэгтээ илсээр дүүргэхдээ бас их учиртай. Нойтон илсээр дүүргээ чигдэж байгаад таглана. Нэрэ тэгэх юм аа тэгээд хөдөлгөөнгүй бол хүнд биш болчтой. Тийм байна. За. Дараагийн руугаа ороод идэг байхгүй юу? За ийм байлаа шүү дээ. За. Та гэхдээ хэдэн оны төлөөлөл вэ? Би 80. Яг 80 юм уу? Тий. За. Би сая гинт манай үйт чинь нивэт бас байлаа. Байсан юм байна. Цэнхэр яг хөх тийм нивэт бас байдаг гэсэн юм байна. Тийм байна. Коммунизмын үед орж ирсэн чи Германд бас. Тийм байна. Ялч яахгүй. За. Окей. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За энэ стандарт ярьж орж ирсэн. Энэ хүн яг стандарт хэмжилсэн газар ажилладаг байгаа. Энэ айгуу тийм нэг OCD-гийн тэ ингээд юм ингээд далийн байнгут ой гэдэг шигдэг үү. Ой гэдэг. За Улаанбаатар хотод 16 цаг 42 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel-ийн машинта болдоо урамшуулал хамтран ажиллаж байна. Болдоо гэдэг нь хэм болдоо. За Skytel компани хамгийн том урамшууллаа зарласан байна. Нөхөд минь анхаар. За. Та Skytel аль нэг үйлчлэгийг аваад урамшууллын эрх цуглуулад G-Tour T1 гэдэг машины эзэн болох мөн Mystery Box-оос төрөл бүрийн дижитал бэлэг авах болох Apple брендийн бэлэг болон олон эрхийн бичгийн эзэн болох боломжийг олгож байна. Дараах үйлчлэгийг авсан хүн бүрт эрх цугларна гинэ. За. Дараа урьдчилсан хоссон төлбөрт үйлчлэгээний ширнэ хэрэглэгч болох. За. Урьдчилсан төлбөртөөс Монголдоо гэдэг дараа төлбөрт рүү шилжих. За. Монголдоо дараа төлбөрт багцаа ахиулах 10,000-аас бол 20,000, 20,000-аас 30,000 болгон те. 7,000, 11,000, 14,000, 21,000 төгрөгийн дижитал картаар дансаа цэнэглэх. Төлбөрөө төлөх. Төлбөрөө төлөхгүй байх гэж байхгүй зү. Төлбөрөө төлөөд нэг эрэхтэй болох байхгүй юу? Өдөөл энэ. Яг үнэ. За ингээд эрхээ цуглуулчлаа. За. Тэгэхээр тэр цуглуулсан эрхээ та Skytel app-аар ороод шалгах боломжтой. Тэгээд тэр Maestri юм уу? Mystery. Maestri яха тий. My sister. Хотоокайвэр. Энэ боксыг манахаас ч одоо ганц Skytel өрдөг хүн чинь айрын штэ. Айрын энэ боксыг задлаад зөндөө олон бэлэг авсан штэ. За дижитал бэлэг, дата багц, эрхийн бичиг зэргийг авах боломжтой. За тэгээд эрхээ цуглуулад шинэхэн машины түлхүүрээ манайхаа хатгаараа тэгээд Skytel-ийн үйлчлэгийг та Skytel-ийн салбарууд болон Sky Kiosk за мөн Skytel app веб ашиглан бүх төрлийн үйлчлэгийг авах боломжтой байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 60 series 90 гэдэг дугаараас аваарай. 69 99 90. За тэгээд Skytel цэгэмэн гэж бас орж болно. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel-ийн машинта болдоо оромшуулаар хамтран ажиллаж байна. Баярлаа. Нэг өглөө ирсэн чи машин манай зогсоол дээр житүр зогссон те. Айрын машин. Айрын машин. Айрын дааж машин. Айрын өөрөө уун чаддгүй зүгээр энд байлгад та нарт гайхуулж байгаа. Машин барихад бид илцүүч гэж мэдгүй. Гицүүтэй. Дээр юугаа ярьсан чинь налаагруу салдаг дээр малдаг дээр гээд ярьсан чинь те. Агаа нөө 22-ын товчон дээр манай гуанз байдаг гэд нэг хүүхэд ярьсан чинь те. Тэгсэн чинь нөө ийшээ бид нар сайн нөө тэрэлж явхад таардгүй гэж алан манайг алан угаасаа байж байгаа л тэр. Тий. За дараагийн сонсогч 9116 та дугаартай сонсогчтой холбогдлоо. Йоо би тасарчлаа айрыг машин бариад явж ийн гэж төсөөлсөн чи бүр шууд айж штэ би. Амар санагдаж байна.
ер нь эвгүй байдаг. Манай нэг ах байдгийг. Ойрхон занд амар өндөр хааз авч тэгээ хүний ардлаас очоод амар зогсдог. Яаж яваад байгаа юм бэ гэж нэг ойрхон зав штэ гингүүд. Одоо хүн орчихно. Ёо. За дараагийн сонсогч гадаадаас холбогдсон. Angel Radio. Байна. Бэнжа сэндэтано. За сарван чигдор жонгроос холбогдсон. За сонсож байна. За бас л бодвол мастер байсан байлгүй дээ. Би ч энэ амар их тоглоом тоглодог эрдэнэс нэс бөмбөгддөг байлаа. Тэгээд хамгийн гол нь би айгуу тийм ихтэй хүмүүсийн тоглоомоор айгуу тоглодог байсан нөгөө анжаа санаж нөгөө нэг товчдах гэдэг нэг тоглоом байдаг. За тийм ээ. Ерөөсөө хитэн цамцны давчиг сүйтгэсэн тоглоом баг юм. Тэг ингээд няслаад газар тавхалтаад тэр нь ч та нуусгүй байлаа. Тэгээд твддэг байлаа. Чавхаар ахыхаа юуг чохыг хулгаалаад дуурайж хийгэнгүүтээ буцааж ахыхаа юуг хийчихэнгүүтээ өөрөө нэг чавхтай болоод тэгээд чавхаар амтан харуулж алдаг байлаа. Бурхан минь бадраа надаа сүснэт зүгээр л байгаас намайг өшөөгөр. Баас гэж хэлдэг. Одоо энэ хүүхдүүд бүр ажилгүй болсон. Хотын тагтаанууд хөлн дундуур сүлжээд гүйж шүү. Харин тийм одоо би бол тэр үедээ олсдоос мэрэгжлийн чавхчин байлаа шүү дээ. Тэгээд чавхаар харагддаг байлаа, тэв тавгалдаг байлаа. Тэгээд тавчдаг байлаа. Ер нь тэгээд аюу тийм эрэгтэй хүмүүсийн тоглоом яагаад чи надад аягүй сонирхолтой. Тэгээ манай ах заримдаа намайг зайлаач чи хараач гэртээ ор эмхтэй юм байж чимээж жоох юм зайл мэл гэж. Эмхтэй юм байж жиртаны мэрэгэн шилтэй байсан байлгүй дээ. Байсан гэдэг юм цагаан юм сүүн шилтэй байсан. Сүүн шил гэж ярьдаг. Тийм. Тэр сүүн шил чинь ихэнхдээ өдрийн гэрлэлийн шил сүүн шил байсан да. Тэгээ гадраас л олж авч ирсэн. Тэгээд сүүн шил гээд бүр ингээд наад чи айгүй балаад урсан хитрээчлээ. Тэр сүүн шил гэдэг юм чи ой амттай байдаг гэд манайс газраас олчоод амдаа хүлхээ явдаг байсан шүү дээ. Яана. Ямар айгуу тийм айгуу гизүүг юм ярьдаг тий үү. Тэр өдрийн гэрлэлийн шил байсан баг. Тэгээ гой амттай байдгийг бүгдээ хүлхээ явдаг байсан. Цагаан өнгөтэй шил байсан. Тэгэл тэрийг нь онцолж аваад тэгэл тэргээрэл тэрийгэ шүтсэн бүр тэгээд тэр чин бүр ингээд нөгөө амин шүтээ ингээд шатаад хараа тэргээр тоглохоор хожоод байгаа юм шиг санагдал тий. Яг тэгдэг байсан байхгүй юу. Тэгээд нөгөө люкснгээс нөгөө 30 басны нэг дугуй хайцаг байдаг байсан. Тэгээд нь чихэл нати чихж байгаа л ингээд тапит хаагаал ингээд бүр ингээд өгшөлөхөд онгоолох боломжгүй олгоод яадаг ч юм мэдэхгүй. Тэгэл станаа гутлаа электр тэр чинь өгшгөл нь штэ л үгсэж ингээд. За. Иймэрхүү тоглоом тоглодог байлаа. Тэгээд дурсан сэтрээд аюу гоё байлаа. Баярлаа. За, өргөцөн баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хүнд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. Баярлаа. Хүнд лүкс шидэнгүүд нөгөөт нь яг ингээд 7-гийн тон дээр очоод тап гэж зогсдог те. Хөдөлгөөн болгон зогсох газараа зогсох хэрэгтэй. Яг гоо. Яг тэр шигтэй лап гэж зогсдог. Манай дархныхаа орж ирээдсэн чинь сууд ундрах юм шүү дээ. Аанжи нутгийнхныгаа дууд гэлээ. Манай нутгийнхан бараг жиртаа давдаг бахоо. За дараагийн сонсогч 9116 та дугаартай сонирхтой холбогдлоо. 9116 Angel Radio. Бано. За холбогдсон шүү ярээрэй. 1 2 3 за болий. Анжгаа яаж амьд яваад байгаа сүү амтагдсан уу гэж. Сүү амтагддгийг хөө. Сүү шилнээс чи сүү амтагддгийг. Та нар тэгж үзээгүй юм уу? Үгүй. Та нар тэгээ залуудаа ер нь юу хийж ийсэн бэ? Тийм экстрим юм хийж байгаагүй юм уу? Зүгээр газраас аваад тэгээд үлгчдэг. Янзын гоё амт. За ба шууд ч аваад үлгчихгүй бас цамцандаа нэлээ арчиж пүү мүү гэж ариусгаж байгаа л тэгээд бидний үе одоо яг тийм хамгийн заван замнууд чи газар унгаасан юм газрын юм гата гэдээ аваад идчихдэг байсан. Тэгэнгүүтээ юу яадаг байсан? Нүү нэг яалтчгүй амнаасаа ам дамжуулж бохоо хувааж зажилдаг байсан. Тэр бол зүгээр чөлөөтэй тий. Зажилж байгангууд манда бохноосолдог амар ядаргаатай. Тэнгүүд чинь тийм тэгээ ингээд татж байгаа тэгээд туслаад ингээд ядаргаатай ингээд үгэн штэ. Тэгээд нөөтгий чи манай найз гарчлахгүй гээл ста нэр
гэж ажиллаж байгаа. Тэгээ гэртээ оронгуудаа нөх хүүт уусанд барьна штэ бохоо бас. Манай нөгөө Баяти болдоо хоёр шүү дээ. Аха. Баяти болдоо хоёрыг чинь болдоо битэр чинь бүр 1-р ангиас цуг явсан байхгүй. Болдоогийнх манай хажууханд тэр нэг шавгарын байр гэдэг нэг сонин шавгар байшинтай байрны тэнд байдаг гэсэн. Тэдний аав нь хотын барилга тэрэс мэрэст ажилтдаг байсан баг. Тэдний хашаанд тэр мө харлаа авчи ингээд ийм бүдүүнээрээ ингээд байг байж идэг. Бид нар өвөл зүгээр хагалж аваад зам болвол зүгээр ингэж шилээр ингэж хотолж аваад тэгэл байнгын хар бохтой байлаа шүү. Юу вэ тэр нэг байшингийн чардакан дээр ингээ халаагаад асгаад идэг байсан хар юм уу? Харлаа уу? Тийм Тийм, шүү. тэр Тэр хэлээд байгаа юм уу? чинь ажиллаж шүү. Тийм үү? Өвөр зөнгөж ажилласан шүү. Йоо. Тэглээгээд бид нар үхээхүүлээ. Таад нэг яар зутруу юм яриа. Ээ, тэр үед бүгдээрээ л ажилласан нэрээ. Бүгдээрээ л ажилласан. Йоо, манай ээжтэй те ах トゥ хамаатан садныхын нэг нь ингээд одоо ингээд нэг ийм гайгүй ингээд одоо жишээлбэл нэг нь ихийн эдлийн үйлдвэрт ажилдаг чанарын мастер гэ те. За нэг нь одоо нөгөө макамнат ч ингээд уунгар явна тэд нар чинь. Уунгар явна, болгар явна, арчилсан герма явна. Тэгэхээр ингээд биднэрт ингээд гоё ийм үсний хавчаар целлотон гутал тэнгүүтээ ингээд ийм урт заяа наашаа хараач ийм урт ийм бөөрнхий өнгө бох авчирч өгдөөсөн байхгүй. Тэр бохны үнэр нь солиод байгаа солиоруулан заяа. Тэгээ амар том үлээгдэн заяа. Тэгэл би ч өстө нэрэ тэр бох мөгч өстө хот болж байгаа юм чам. Тэгэд долларын дэлгүүрээс ямар бох ирдэг вэ гэхэлэр ийм урт дөрвөлжин бохнууд ирдэг гэсэн байхгүй юу? Манай хажууд чинь ерөөсө Баянгол зочд буудал манай хажууд ч дээ. Баянгол зочд буудал чинь дотроо долларын дэлгүүртэй байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд манус чинь манайх чи одоо нөгөө нэг манай байрны хашаа заяа. Ингээд гудамж байгаа штэ. Нөгөө талынх нь хашаа нь болохоор Чожломын музей хашаа штэ. Тийм. Тэгээ манай байрны хашаа Чожломын музей хашаа гэдэг чинь яг жуучтай явдаг гудамж байхгүй юу? За. Манус ингээ хашаан дээр нэг халтар юмнууд ингээ хашаан дээр зогссон байгаа штэ. Тэгээ гадаа түн явгууд компани живатлны ярцанка есть. Богтойгаа. Бас хилтэй устай. Компани мампантай штэ тэр чинь. Тэгээ живатлны ярцанка есть мэстэ. Юу яасан штэ живатлны ярцанка гэснээс нөгөө нэг тэгээ байжсэн чинь нөгөө Орбит, Тирол, Стимрол 3 чинь гарч ирээд тэгээ Орсын нөгөө нэг телевизэр чи амар гой рекламнууд явдаг. Тэнгүүд нөгөө Тиролны реклам те. Тирол это моя самая любимая животная розетка гээл те. Яг тийм рекламнууд чинь гарч эхэлсэн штэ те. За тэгж байгаа дараа нь хойлоо штэ. Нөгөө нэг кино ярьдаг өдрөө ч юм уу те. Хамгийн их сэтгэл тооногсон реклам ярина те. Гой те. Шийд Бана Туркийн жаргал сайхан үрдэл замын хард аврахад ажилтдаг байсан л гэж байна. Бүгд ажилсан байхгүй яа. Гэтэ одоо штэ давирхааг бүр өстө чухам эрүүл мэндэд сайн мэн давирхаад ажил гэдэг болсон байлэр штэ. Энэ улаан удын зах дээр чи бүр ийм богшиг болгоод ингээд гадуур нь сам мавтай болгоцсон. Тэр давирхааг чи. Манай нэг давирхааг хамаатных нөгөө нэг шаамарт байдагсан байхгүй юу? Сэлэнгийн шаамарт. Тэгээ би нэг тэнд шаамарт зуныхаа амралтаар очсон байжгаад тэднийг дагаад ерөөсө тэд нар чинь шууд ингээд цаашаа ойроо орчин заяа. Ойроо ороод намайг модны тэр давирхааг чи яг ингээд түүгээд тэгээд ажиллаж чинь надад л авдаг амар гашуу муухайсан. Муухайсан. Тийм гоё биш. Тэгээ намайг энэ ёстой муухай байна гэсэн чинь чи зажлаа л тэгэхээр гоё амттай болчихсон ч гэх шиг. Йоо. За наад богч нь угнаасаа бүр тусдаа нэг сэдв штэ. Харин тийм. Үнэртэй усны нэг юм жирэг үч ирзэн шиг юмыг бас энэ янзын гоё сүултэ бог болдгийг гэж солиод юм шиг ажиллаа. За ингээд дараа бас бохийг бүр дэлгэрүүлнэ манайхаа. Энэ хүрээд 2025 оны 9-р сарын 17-ны 5 гарагийн үлэг гөрүүлийн үеийнх нь нэвтрүүлэг та динозавр амьдаар нь харсан уу гэсээр атагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Skytel компани машинта болоороо урамшуулаарай. За мөн Жигүүр Гранд компани электролайт дэлгүүр бүрэн хэрэгцээг бодит үнээр гэсэн уриатаагаар хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио Атласа хүлээ авч сонсны дараа Яна Кияхвэ нэвтрүүлэг хашинхэн дугаарыг хүлээ авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3